тань өнөөдөр Амавт хоёрт хүүхдийн Библи өнөөдөр уншиж өгч байгаа. Тэг өнөөдрийн харин сэдэв болохоор хүмүүс хэрхэн өөр хэлээр ярьдаг болсон бэ гэдэг бүлгийг өнөөдөр уншиж байгаа. За эхлэе. Хүмүүс хэрхэн өөр хэлээр ярьдаг болсон бэ гэж. Эрт дээр үед Ноо гэр бүлийнхнийхээ хамтаар бүхэгнээс гарч ирсний дараа хүмүүс шавар тоосохоор байр сууцаа барьдаг болжээ гэж. Тэр үед дэлхийн бүх хүмүүс нэг хэлээр ярьж бас бүгд бие биенийхээ яриаг ойлгодог байв. Аливаа зүйлийг нэрлэх үгэн ч адил байв. Тэгээд хэн нэг нь ажил хийж байхдаа ямар нэг зүйл хэрэгтэй болбол зүгээр нэрийг нь хэлэхэд л бүгд түүний юу хүсэж байгааг мэдээд авчирч өгдөг байлаа гэж. Жишээ нь хэн нэг нь шавар хэрэгтэй болбол шавар гэж хэлэхэд бүгд хүссэн зүйлийг нь ойлгоод шавар авчираад өгнө гэж. Улмаар хүмүүс шавар тоосхоо илүү бат бөх болгохын тулд 100-нд шатаас сурчээ. Цамхагтай агуу том хот барихын тулд хүмүүс өнөөх бат бих тоосхоо маш олныг цохив. Тэд тэнгэрт туламд оройтой хүчрэхэг бүр маш өндөр цамхаг барья гэжээ. Хүмүүс тэнгэрт тулсан цамхаг барихаараа түүндээ авирч гарна. Тэгээд бурхан шиг хүчрэхэг болно гэж санджээ гэж. Харин бурханд энэ бүхэн таалагдаагүй юм. Тэдний бардам занг бурхан огт сайшаасангүй. Агуу хүчтэй болоход шаардлагатай цэцэн мэрэгэн ухаан хүмүүст хангалттай байхгүй. Тэд алдаж эндэж бие биенээ шархлуулж зовоохол болно гэдгийг тэр мэдэж байлаа. Ингээд хүмүүс маш чухал сонголт хийх ёстой боллоо. Тэд цамхгаа өндөрсгөн барьсаар бас бурхан шиг хүчрэхэг болохыг оролцоор л байх ёстой юу? Эсвэл тэд цамхаг барихаа зогсоож эзэн бурхан бүх ертөнцийг захирдаг тул түүнийг дуулууртай дагах нь зүйтэй гэдгээ санах уу? Харамсалтай нь тэд цамхгаа улам бүр өндөрсгөн барихаар шийджээ. Дахиад л эзэн бурхан гуниглав. Тэгээд хүмүүсийг өөр хэл яриатай болгожээ. Ийхүү хүмүүс бүлэг бүлгээрээ янз бүрийн хэлээр ярьдаг болов. Тэд бие биентэйгээ ойлголцохоо больжээ. Нэг хүн шавар гэхлээр нөгөө хүн сүрэл авчирч өгч байваа. Зарим нь бүр ус авчирч өгч гин. Ийхүү хүмүүс дахиад ямар ч тоосох зохиж чадсангүй. Хүмүүсийн барьж босгохыг оролдсон цамхагтай хотыг Бабел гэдэг бөгөөд хутгалдан самуурсан газар гэсэн утгатай үг ажээ. Яагаад гэвэл эзэн бурхан хүмүүсийн хэлийг хутгалдуулан самууруулж олон янзын хэлтэй болгосон юм. Бурханы шийдсэнчлэн хүмүүс бие биенээсээ холдон нүүж эхэлсэн ба дэлхийд даяар тарж өөрсдийн олон хотыг байгуулах болжээ. Хүмүүс өөрсдийн хотод өөрсдийн үг яриагаар ярьдаг байв. Бабел хот тунч удахгүй хоосорч эвдэрхий тоосго дүүрэн балгасл үлдлээ. Гэхдээ хүмүүсийг гисэн бурханы хайр өөрчлөгдсөнгүй. Хүмүүс өөрийг нь дуулууртай дагахгүй байхаар сонгож өөр шиг нь хүчтэй болж чадна гэж сансанд эзэн бурхан ихэд харамсжээ. Гэлээч хүмүүсийг тэр үргэлж хайрлан тэдний хувьд юу нь хамгийн сайн байхыг л дандаа хийж өгсөөр байлаа гэж. Амен. За баяртай. Сайхан марцаарай. Баярлалаа. Ултраа. Өөртөө сайхан мунаарай.